За бүгдээрээ сайн байцгаана уу. За өнөөдөр болохоор бүгдээрээ гэж React State, React-ийн төлөв, тэгээд ивенттэй ажиллах болон одоо хэрхэн URL-ийг одоо удирдах, routing хийх аргыг бол судалж байгаа. За өнөөдөр build color picker app гэдэг зүйлийг хийн. Тэгэхээр color picker гэдэг маань өнөөдөр болох юм бол digital color meter гэж байна. За одоо жишээ нь миний компьютер дээр digital color meter гэж зүйл байна. За одоо энэ жишээ нь миний хулганы заагч явж байгаа газар улаан өнгө 27, ногоон өнгө 27, цэнхэр өнгө 50 гэсэн ийм гурван өнгөний хослолоор гарч байгаа ийм бүдэг хөх frequency өнгө байна. За одоо энэ жишээ нь ингээд аваад үзэх юм бол одоо ийм хослолоор байна. За өнгийг болохоор RGB тэгээд hex code гэж байдаг. Hex code чагт тэмдэглэгээ аваад тэгээд ардаас нэг 4.6 ордоо бичээд тэмдэгт бичээд А-гаас F тэгээд 1 2 3 гэх мэтлэн байдаг. За ийм програм вебсайт хийхнэ. За одоо энэгээр болохоор та төлөв болон хүүкүүдийг зохион байгуулж сурна. Түүний одоо элементүүдийн шин чанарыг ингээд удирдах замаар сурах болно гэж бүгдээр хэлцгээе. За build a color picker app гэж байна. За жишээг нь харъя. За жишээ нь энэ дээр дараад энэ одоо ингээд гарч байгаа. Энэ дээр өнгөлөөр энэ RGB гэдэг 3 өнгөний ослоор одоо энэ улаан өнгөийг чинь гаргаж байна. Час улаан бол 255 байх нь байна. За хав хар бол тэг гэсэн өнгө байх нь байна. Цав цагаан бол 250 гэсэн өнгө байх нь байна. Энэ F гэж тавьчих болно. FF гэж тавьчих болно. FFF гэж одоо hex code руу тавьчих болно. За эндээс ингээд өнгөө үзээд цэв цэнхэр гэж үзвэл тэгээ blue-ийн 255, ном ногоон гэж үзэх юм бол ном ногоон одоо энэ 255 руу өгч юм те. Улаан хамгийн их давмгаалж байгаа өнгө нь хамгийн дээдэлтэй 256 битээр буюу 255-ыг заадаг ахнэ. За ингээд энэ өнгө сонгоход арт талын өнгийг өөрчилдөг ийм юм хийх юм байна. За бүгдээрээ консол харагдах юм жоох наашлуулчих. За аль болох бити холбоолоор өөрсдөө хийгээрэй гэж байна. Зорилго. User story доор өгсөн хэрэглэгчийн user story-гийн дагуу бүх энэ дадлага ажлын нийтдээ 14 зүйлийг давах хэрэгтэй юм байна. 14 зүйлийг давах хэрэгтэй. За энэ дээр ингээд бэлдээд өгсөн байна. CSS мөгтөр хальтаарыг за 22 мөр CSS бичсэн байна. За color picker-ийн container гэдэг нэг агуулгах элемент байх нь байна. За оролт гэдэг нэг элемент байх нь байна. Угаасаа HTML дээр оролт нь color picker гэж байдаг санагдаж байна. За тэгэхээр тэр өнгө өөрчлөхөд тэрийг prop руу дамжуулаад prop-осоо доошоо background-ийн өнгийг дамжуулдаг. Тэгвэл хийх юм байна. За you should define and export color picker яна экспортлно гэж. За энэ бэлдээд өгсөн байсан юм байна. За энэ бэлдсэний шууд ашиглацгаая. За энэ дээр магадгүй параметр авч магадгүй. За үндсэн код их бий маань голзон хаалтан дотор бичигддэг ихэнх програмчлал. За гаргасан гэхээр мэдээч хэрэг нэгийг одоо давсан байх ёстой болчихжээ. За бүгдээр нэгийг бол цаанаас ингэ давцсан байдлаар бэлдээд өгсөн байна. За тэгэнгүүтээ use state hook-ийг ашиглана гэж байна. За бүгдээрээ би одоо үндэс гээд гаргачихсан байсан. Энэ дотор би ингэж хийж байсан.
одоолох юм бол React State Cookies and Routing гэдэг шинэ React төсөл boilerplate төсөл ингээд эхлүүлсэн байна. За энэ дээр бүгдээрээ SSR яваад энийг яг харцгаая. Тэгээд ийш нь эхлээд орцгоё. React State гэдэг. Энэ орохгүй шүү. Гэт нөгөө зайгаар тусгаалсан болохоор шууд бичлээ орохгүй. За айлээс харах юм бол энэ доторх төсөл дотор байгаа фолдерууд маань харагдаж байна. За npm run div ажиллуулад үзье. За 5173 порттой ажилласан байна. За 5173 порт дээр өмнөх хичээл дээр төвчлөр хийгээд төвчлөрөөрөө текстийг харагдуулдаг, харуулгын боловлдог ийм зүйл хийсэн байгаа. За энийхээ доор бүгдээрээ хийн гэж үзээд бэлтчий. За бэлтгэхээсээ илүүтэйгээр энэ дээр яаж use state ашигласан бэ гэдэг жишээгээ би эндээс авах гэсэн юм. За тэгэхээр энэ дээр анхны утга байна. Энэ дээр анхны утгыг нь анааж өгнө. Энэ дээр анхны утгын одоо нэр нь байна. Key байна гэж болох юм. Key байна гэж байгаа. За тэгэхээр you should have color picker container байх хэрэгтэй гэж байна. За эхлээд энийг хийсэн бол бүгдээрээ ямар нэгэн зүйлийг буцаадаг байгаа. За буцаахын тулд HTML-ийг эхлээд харъя. HTML дээр index.js-ийг хонл гэж хэмжигдсэн байгаа юм байна. Index style дээр харах юм бол ийм хоёр юм байна. Container гэдэг input. Тэгэхээр юу юм гэсэн үг. За энэ гаралтай төр ишлүүлчихье. Style жижигсгчээ. Тэнгүүтээ return гэж энэ div буцаач. Тэнгүүтээ class name тэнцүү class name нь color. Харах юм бол ID тай гэж харагдаж байна. За ID тай. Энд болохоор ингэж бичсэн байна. Class name. Энд дээр class name гэж байна. ID toggle button. За тэгэхээр бүгдийн class name биш ID гэж хэлж байна. За color picker container. Color picker container гэдэг зүйл байх нь. За энэ дивийг хааж таарна. За тэрэн дотор маань нэг input элемент байж таарч байна. Input өөрөө хаагддаг санагдаж байна. Input-ийн ID color дундуур зураас input гэж харагдаж байна. Тэгээд элемент хийхэд color input. За жишээг нь бүгд харцгаая. Жишээ choose a color using the color input below. Энэ хөө байдлаар бичсэн юм шүү. Тэгэхээр монголоор нэг иймэрхүү юм бичсэн юм байна. Input байна. Input нь color байна. За шалгаар үзье тоо. За нилээд их юм давтсан байх шүү. За 1 2 3 4 5 6 7 8 гээд 4 8 нийт 14 юмнаас ингэ жоохон бичээд 8-ыг нь давсан байна. Тэгэхээр заана одоо 6 юм л давчихжээ.
За магадгүй энэ дээр нь бүгд P элемент дээр за нийтээр бичсэн юм бичээд өгчээ. P элемент дээр доорх өнгөний оролтыг ашиглан өнгө сонгоно гэдгийг бичээд тавиад өгчээ. За энийг ингээд лог дотоод storage руу хадгалчихъя. Браузерынхаа. So your color input should be child of color picker container гэж байна. Color picker-ийн did элемент нь болохоор color input байх хэрэгтэй. За яг тэр шатлаар нь явж байна. За color input нь өөрчлөгдөхөд color picker container should have its background set new value тана гэж байна. За одоо тэгвэл өдөр юмудаа үзье. За you should pass FFF initial value дээр тана гэж. FFF initial value FFF байна. Type color байх хэрэгтэй юм биш үү? Тэгэхээр type color зөв. За ингэнгүүт color input маань маш олон төрөл байдаг. Оноо сонгох, эсвэл тайлбар бичих, тоо бичих мэтчлэн товчлуурч байж болдог. Тэний color гэж тавьчих юм бол төрлийн color гэж тавьчвал өнгө сонгогч тавьдаг байх нэ. За одоо бүгдээрээ initial-ийг нь FF гэж тавьсан байгаа. Тэгэхээр 5-ыг давж юу гэдгийг харъя. За 5-ыг давсан байна. За маш олон зүйлс одоо ерөөс 4 үлдсэн байна. Your color input should have on change attribute байх хэрэгтэй гэж. За энийг хийчихье. Color input дээр on change event байх хэрэгтэй. On change-ийг бүгдээрээ дуудахтаа event. За event-ийг бүгдээрээ нэг бичдэг юм бол заасан. Тэр нь юу байсан гэхээр set is visible handle toggle visibility. Тэгвэл бүгдээрээ нэг тийм функц байж тарна. Const handle background color гэж ийм юм байна. Тэгээд бүгдээрээ энийг дуудаж ажиллуулнаа. On click дээр ингээд дуудчихад бичээд ажиллаж байгаа. За тэгээд run тест яваад зээ. Бас бүгдийн давсангүй on change on click за окей энийг байх color гэж байх хэрэгтэй on change attribute-тай байх хэрэгтэй attribute-ийн тавьсан за color should have initial value FF байна. Initial value of color input should be managed by use state дээр зохицуулна. When your color input value is changed, color picker container should change its background color to reflect that value. За ингэгээр нь өөрчлөнө ярьсан байна. Тэгэхээр эхлээд бүгдээрээ background color гэдэг зүйлээ олох хэрэгтэй. Жишээлбэл const гэсэн чинь const энэ дээр ямар нэгэн параметр авна. Энэ дээр юм ажиллана. За энэ дээр тэнгууд юуг авч таарч хараа.
энэ дээр set за set за тэгэхээр бүгд ингэ юм шүү. Set гэж тавих юм байна. Set get is visible гэдэг дээр нь background color гэдэг зүйлийг өгөөд за тэгэхээр background color initial value нь FFF за тэгээд set visible background color тэгэхээр энэ утгыг барьж авах шаардлагатай байна. За ингээ get color input value get эндээс үзье. Консоль preview хаагаад нич. FFF цэнийг катлж адрал тиг болохгүй юм те. Тэнгүүд юу яч тоо өдрийн дээр value тэнцүү background color солидарчин бид хэрэгсэлэн код тэг дамжил. За тэнгууд TV хаан TV энд л өгч байна л да. Шит юу яах вэ? За console.log тэнд ямар өнгөрч юм. Тэрнээс ингэж ирж байна. HTML доторх жаалгахад байна. HTML доторх жаалгах байна. Төгөлмөж алертч текст л ч тийм. За
тэгвэл ингэж бодох. Энэ change-д үед нь тэгээд болов change-д үед нь өдрөө gray орчтой. Gray орч. Энийг барьж авч чадчих байна. Chart FF. За тэгэхээр энийг барьж авч чадсан. Тэсэлнэ. Орохоор цагаан. Тэгэхээр энэ нэг хэрэггүй гэсэн. Госоо болчихно. Color picker гэдэг юм байна. Add event listener input change with new word пилмэнтэй болоод styling тэгэхээр энэ ажиллахад тэг элемент яаж болох вэ гэдэг таахгүй. За жинхэнэ биш аа. Тэгэхээр background color тэнцүү input-ийн value болчиход байна л да. Input-ийн value болчиход байна. Ингэж өөрчлөгдөж styling color target ажиллаж байна хта. За доор сонгоно. За бүгдээ пигийн одоо пигийн гэж яриад штэ. Пигийн биш. Таргинг гэх юм.
Targeting, styling, background color. Тэгэхээр яг зөвхөн энэ дээр одоо DV гэж бичсэн юм ажиллаж байгаа юм шиг. Return outside of function. Import is not defined. Import is not defined. Import commenting get element by ID in my color import background color is read only. Background color is read only. Color is read only. За одоо бүгд ингэ. Одоо тэнгүүтээ set background color гэдэг функцийг ажилуулад тэр нь importing нүг ажиллуулж. Тэнгүүд нүүц солиод тарг comment query selector тийм. Тэгээд color picker container гэдэг зүйлийг олоод тэгээд tagging, styling, background color болж. Good background color чинь энэ өнгө. Тэгэхээр unchanged дээр handle background color. Handle background гэдэг хүчээ. Өөрчлөлт авахгүй байна заяа. Энэ шиг төгөлөө явуулсан. P элементийг олоод авсан.
select тэр P элементийг болоод P color-ыг өөрчлөе. Тарг гэд хоёр бичсэн юм байна шүү дээ. Одоо ажиллаж та. Одоо ажиллаж тийм тарг. Ингээр ажиллахгүй. Тэгэхээр нэг л боруулчихад байна л да. Change background color. Body bodyгийн styling background color. За бүгдээр ингэнгүүтээ энийг нэрийг өсвөл BG ч юм уу BG color молроод өгчүүл BG color set background color гэдгээр бид input-ийн value-г авсан. Divide color picker container нэгэд өгч. Ланда. Тэнгүүд яагаад тийм болоод байгаа вэ? Консолт ч юм. Энэ консолт болгочих. Console.pg color маань яг ямар болоод байгаа гэж байна. Энд тавьдсан. String гэрэл гардаг юм. Тэгэхээр чинь харин одоо яг хэцүү болчтой л та. Энд дээр BG color зүйлчээд байгаа. Би л энэ шаардлагатай. Тэгэхээр документийн бодигийн styling background color styling
Тэгэхээр одоо энэ болохгүй байна да. Энэ болоод байна да. Эд элемент бар ID. За бүгдээрээ цагаа бодоод сууд үзье. Шаардлагатай арга хэмжээг авсан боловч урд үндэ хүрч чадахгүй байна. За ингэж нэг элементийг олохгүй байх нэ. Кодны жолоо авч статусан хадгалагдсан утгыг divine style дотор шууд ашигласнаар нэг чиглэлийн өгөгдөл зарчмыг хэрэгжүүлсэн. За яаж засварласан feature color-ын input value set input value set input event-ийн target юм шиг. Handle input change хүрчлэх хүрцэн. Input value чинь анхандаа юм байгаа. Тэгээд event-ийн target юм шиг event-ийн handle за тэгвэл өдөр асуугаад үзье. Тэр нь юу нэг асуух вэ гэхээр оролтын өнгөний утгыг шууд дамжуулж буюу тэгж болно гэж. Энд дээр бүгдээр нэг ивент авах болохоор л да. Ивентийн таргетинг value болохоор багш яах юм. За ивентийн set background color за тэгсэн мэт те div-гээд div дотор болохоор style гэж бичээд style-дан
дахиад нэг цалтар гаргаадгүй. Бижи колор одоо шууд авна гэж хэлсэн. Одоо шүү дээ. Тэгэхээр event object background color. За одоо тэнгэр бүгдээрээ элемент болдог юмнууд хэрэгсэн хэрэггүй болчихж байгаа. Тэгээ background color оноох бас хэрэггүй болчихж байгаа. Тийм одоо ингээл шууд зөвлөх гэсэн. За зүйтэй. Your color input should have initial value. За энэний value нь тийм байх юм гинэ. За value тэнцүү chart f. Start. За ерөн дээл ашиглаж хэрэгтэй болчихоо. Энэ манд буруутч та syntax error хийж байна. Syntax error хийж байна. The initial value of color input should be managed. Use state дээр бас тэрийг хийх хэрэгтэй гинэ. За тэгвэл бүгдээрээ бас юм байх хэрэгтэй гэсэн үг л дээ. Set color нэг initial value бас юм. Initial value f байх хэрэгтэй. Тэгэхээр value тэнцүү. Энэ дээр color байх хэрэгтэй. За санийх 12 дугаар даалгавар байна. Болтол байна. За тэгвэл бүгдээ дахиад нэг ийм юм биш. Хэрэгтэй л болчихж байна да. Тийм болохоор handle color. Тэнгүүд set color. За хоёр зүйл болохгүй байна. Color input color аваад хоёр функц дотрын тулд яах вэ шүү дээ. State дээр зохицуулах хэрэгтэй. Зүгээр энэ дээр BG color тавьчихвал улам шалгал харагдаад байна. BG color За
Айгуу. Энэ яг асаа. Чад. Color input нь стикээр зохицуулах хэрэгтэй. Энэ шилбэл юм уу? За үзье та эхлээд энийг үзье та. Энэ чинь цагаан байхгүй юу? Цагаан. Тэгсэн чинь манайх яагаад ингэж хар байгаад байгаа лээ? Хар. Явуулаад үзье. Чист надад давхар хаалтан дэсэн буруу юм аа. Болчлоо. За тэгсэн чинь энэ дээр яаж харсан чинь тийм яг шаардлага байна. Энийг л бас байхгүй болчихлоо гэдээ хараад үзье. Болж юм. Тэгээд нэг өнгөөр л ерөөсөө хойлонгийн зохицуулж байгаа юм шүү дээ. Тэгэхээр би нэг удаа FF тавьсан тэгэл болчихлоо гэсэн үг. За ингээ өнөөдрийн хичээлээр ингэж хийж үзлээ. За энэ урлагт тавьсан баярлалаа. Дараа хичээл хүртэл дараагийн хичээл хүртэл тур баяртай. Баярлалаа.